За гарааны бие ондрох компани үйлдвэрлэн гаргаж байгаа 3-4 төрлийн бордог зусах буудаан талбайд 2022-оос 2023 онд туршсан судалгааны үр дүн байна. За энэ судалгааны үр дүнгээр бол биогум 4 литр бордог 1 тонн өрөнд туршихад бол эндснэ хэрийн цог үзийг 7.8-аас 9.6 орчим хувиар нэмэгдүүлсэн юм судалгаа юм байж байгаа. Энэ нэмэгдлийг бол эндсэндээ буудаан ургацад хэр зэрэг нөлөөлсөн бэ гэдээ үзэхэд. За Монгол улсын дундаж ургац 22-оос 23 онд зусах буудаан дундаж ургац 12 орчим центнер байсан байна. Эдний үйлдвэрлэн гаргаж байгаа энэ бордог хэрэг үүсгэх юм бол эндсэндээ 9.7 центнер гараар буюу 21 центнер орчим ургац өгсөн байж байгаа. Хөрсний үржил багсын нөхцөлд бол эдний үйлдвэрлэж байгаа янз бүрийн био болон органик харалтай бордоонуудыг хэрэглэх юм бол буудааны өрийн чанар хөрсний үржил сайжирж байгаа. Тариалж байгаа буудаанд гологдоод байгаа үндсэн шалтгаан бол цавуулгын агуулт байдаг. Энэ цавуулгын агуултаа бол үндсэндээ 2-3 хувиар зарим жилүүд бол 7-8 хүртэл хувиар нэмэгдүүлж байгаа ийм судалгаанд юм байна. Тийм учраас хөрсний үржил ядуу муу багын үед бол эдний төрлийн энэ бордоонуудыг хэрэглэх юм бол одоо хөрсний үржил шимээ сайжруулад авч байгаа урагцаа чанарыг сайжруулад хэмжээг нь нэмэгдүүлэх юм боломж байж байна. Шинжлэх ухаанд суурилсан инновацийн бүтээгдэхүүн